Ганагийн сувагт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн нариулж танд хүргэж байна. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн суваг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй, алдаагүй, хэмэл оюун ухаанаар биш, зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр, онцгийг нь өөрчлөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Аравдугаар ангид л байсан юм. Манай сургуулийн ойрхон их том гол байдаг. Гүүртэй, тэр гүүрний доорх хэсэг нь аймагта гүнзгийгээр алдартай. Тийшээгээ хичээл дараад найзуудтайгаа хамт очиж сэлдэг байлаа та. Байдгал нэг өдөр хичээлээ дараад сурснараа бөөнд гол руу явцгаав. Ус руу үсэрч ороод л инээлдээд л гомын идэж сууцгаасан шиг сайхан л байсан. Би ер нь багасаа л сэлдэг байсан болохоор усанд сайн. Найзуудтайгаа тав таваар уралдахад дандаа л ихний гуравт ордог байсан юм. Гэтэл яг тэр өдөр гол дотор зогсож байтал хөлнөс нэг юм чанга атгаад авдаг юм да. Үрчиж хорчисан хатсан гар шиг юм л мэдрэгдсэн. Би цочртоо тэр дороо гацчихсан. Манай найзуудын нэг л тоглож байгаа үзье гэж удаад өөрийгөө тайвшруулад өнгөрсөн төв. Гэвч хараа тартал яг нөгөө юмны хүрсэн хэсэгт хөл хавдаж улайгаад нэг л сонин хөндөр орчихсон байсан. Тэгэд маргааш нь бүр алхаж чадахгүй болчихлоо. Найзууд маань зодоо хийсэн юм биш үү гэж тоглоом хийцгээгээд л байсан. Болсон явдлыг ярьсан ч тэд нар итгээгүй л дээ. Харин нэг найз маань би бас тиймэрхүү юм харсан. Тэр өдөр та эдийг бие хатааж байхад би ганцаараа үлдээд ус руу нүрээ дүртэл Еролд нэг эмэгтэй хүн гараа таллаад байсан. Би айсандаа бушуухан гарсан. Чиний ярьсан зүйл үнэн байхаа гэж үлээ. Хөл минь өдрөөс өдөрт муудсаар байсан тул аав ээж хоёр сандраад намайг ах дээр аваад очлоо. Ээж маань дүү бөө юм л та. Өвгдөөс бууж минд мэдчихэд миний хөлийг хараад. Балчир яагаад альбинта газар наадаад яваа. Тэр гол чи олон хүн ам хорлсон. Живсэн газар байна. Одоо ч би зөгцөнд байдгийм байна гэж хэлээд толгойг минь илгэд би маань хөнгөрөөд л явчихсан. Удалгүй хөлж зүгээр болж би дахиж тэр гол дээр очиагүй дээ. Сүүлд эмээгээсээ сонсох нэ бидний сэлдэг тэр хэсэгт 90-ад оны ихээр зөндөө хүн живж байсан гэсэн. Гол ус гэдэг тоглоом биш, хичнээн сайн сэлдэг байлаа гэд басах юм ерөр биш. Хитгэн ормын дотор юу ч болж амьдрал чирэгхийг таашгүй шүү дээ. Би айлын ганц өхөн, манай ээж айлын баг. Тийм болохоор би өвөөгийнхөө амны хайртай эзээ өхөн байлаа. Тэр нэгэн зуны наадмын амралтаар манайхан гэр бүлэрээ зугаалчхаад өвөө дээр очиж хэд хоноод буцаж байхдаа харт арсан зүвчгэл мэдээ сонссон. Өдөр 4-5 цаг үед 3 гэрээрээ 3 машинтай хот руу буцаж явсан юм. Замынхаа талд орж байтал нагаз зэгч над руу залхаж үйлээд өвөө нь өнгөрчихлөө гэсэн. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй. Ихч сони имэрэд байна гэд уцаа өгтөл ээж маань шууд л шоконд орсон. Уцаад хар хурдаараа очтол байшингийнх нь хаалгыг банзаар дараад хатчихсан байсныг ээж минь хараад үнэхээр хэцүү байсан да. 2 хоног ажил явдал болоод 3 дахь хоногийн оройн харуу бүрийгээр бүгд нүүр гараа угааж эхэллээ. Гинтэл маш хүчтэй салхилаад байсан. Би нэлх хүүхдтэй байсан болохоор аав гэлс хоошоо очиж угаачхаа тэр гэд хүүгэм тэврээд үлдсэн. Гүйж очоод нүрээ оgoож байтал ихч өнөөдөр эргэлттэй өдөр гэсэн шүү гэлс хараарай гэхэд дотор пал хийгээд л явчихсан. Өмнөх өдрүүдэд нь тогтун байсан газар чинь тэр өдөр яагаад ч маш хүчтэй салхилаад нэг л эвгүй болчихлоо. Их чин дороод зулаасааж арцууг болоод сууж байтал хүү маань гинт үүд рүү харснаа шас хийтэл уйлаад над руу биш яг миний урд дургүйгээд явчихсан. Би бүр гайхаж айгаад хүүгээ тэрч аргацсаар үлдлээ. Тэр оройдоо их чин хүүхдүүд манай хүүгээд тэнд байсан бүх багчул зэрэг халуурч онсон. Маргааш аймгийн төв орж сайн лам дээр очиж үзүүлтэл тайрмал үстэй эмэгний сүнс хүүхдүүдийн чинь нүрэн дээр үсээ самж айлгсан байна гэдэг юм да. Тэгээд засал намаа хийлгээд өрөө болохоос өмнө буцаж очисноор хүүхдүүд маань гайг болсон тав.
Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Би 16 тайл байсан юм. Зуны амралтыг хэлж гисэн 7 сар дөнгөжл гарч байлаа. Манай нэг авга гэгч байдаг юм. Нилээ ядруухан амьдралтай болохоор гэр хорооллоор түрээсийн байшин хэсж амьдардаг байсан. Тэр үед охиноо дөрүүлээ дуудаагүй дүү маань 5-6 сар тайл байсан баг. Тэр зун ихч гэр хорооллын нилээн дээшээ уулын орой дээр шхууны хашаанд 2 өрөөтэй байшин түрээсэлсэн юм. Хашаанда 2 залгаа байшинтай нэгэнд нь ихч орсон юм. Харин хажуу талынх нь байшинд юу байдгийг мэдэгдэхгүй үргэлж дүгжээтэй цонхнууд нь скотчтай байдаг байсан. Хүргээ ахуулахаар барилгын ажилд хөдөө явж ихч нь ялах охинтойгоо хоёулаа үлдсэн тул аав ээж хоёр намайг хүргээ ахыгаа эртэл ихчтэй хань болоод очиж тон гэд явуулсан юм. Эхний очсон өдрөөлөө тэр байшин их муухай нэг тийм харахаар хүүтэргөөд байсан. Ядж байхад дээр үеийн хятад хийц загвартай. Игчийн байшин галтгоонд нэг том толтой. 2 өрөөнийхөө голд гүйдэг модоо хаалгатай. Өдөр нэгч дэлгүүр гарахаар явхад би дүүгээ хевсэн дээр тоглуулаад суулгаж үлдсэн. Гэтэл манай дүү гинтэл том өрөөнөөс тас идлийн нэгэд эхэлтгий. Гайхаад арсан чинь дүү өөртөө нэг хүн тоглоод эрхлүүлээд байгаа юм шиг гаран сарвалцаал хоосон газар руу хараад инээж идэг юм да. Дотор пал хийгээл шоконд орсон би дүүгээ тэрж аваад ихчиг гэртэл гадаа хашаандаа суучихлаа. Тэдний тонсон 2 дахь өдөр нь орой унтахаар болоод ихч дүү хоёр орон дээр би газар ороо засаад хэвтлээ. Шөнийн 2 цаг өнгөрч ихч нам унтчихсан. Харин миний нойр хөрдөө шүү. Уцаа ухаж хэвтсээр 4 цаг болгов. Тэгтэл гинэт галтгоонд яалтчгүй хүн алхах чимээ гардг юм да. Уцаа болоод таг хөшөөд хэвтчихсэн. Зүрх тэлбэрч байгаа юм шиг түг гэж цөглөөд л. Галтгооны өрөөнөөс гинэт хятад тоолны хурц үнэр сэнгэнтэл үнэртэд галтгоонд 2 хүн учир нь ойлгохдохгүй юм шиг нийтгэлдэг. Би хайсандаа хөлс цувж нүднээс нулимс урсж байтал ихч босч ирээд гэрэл асаагаад миний дүү босороо явъя гэж хэлсэн. Хоолойн айсан нийлд чичгэнжсэн. Ихч ч ус тэр чимээг тэр үнэрийг мэдэрсэн юм байлээ. Тэгээд дүүгээ уйлуулан байцрээгээд хамаг хурдаараа хуцаа аваад гарах гэж хэдэл. Том өрөөний цонхыг гаднаас нь 3-4 удаа хүчтэй пат идэл нүцсэн. Би ч зочсондоо хорилоод тэгэд уйлсан. Игч дүү бид гурав унтлахын хувцастайгаа хэдэн хувц хамж аваад л гэрээсээ гараад гүйсэн. Зун болохоор гадаа үүр цайгаад эхэлчихэж. Эргэж чаралгүй хашаанасаа гараад доошоо уруудаад гүгэд эхэлсэн. Нилээн гүйж угаад би хашаа руугаа эргээд харсан чинь хашааны өдөнд нэг өндөр эрэхтэй хүн бид гурвыг явж байна уу гэсэн шиг араас таг хүлийгөө ширтээ зогсож исэн. Тэгээд засмал зам дээр ирээд такси бариад шууд манад очсон доо. Маргааш нь хүргээ ахын найзууд очиж гэрийн хамаг эмээг аваад түлхүүрийг нь дотор нь үлдээгээд нүүсэндээ. Байшингийн эзэн рүү залгаад болсон явдлыг хэлсэн чинь юу ч хэлэлгүй уцаа тасалсан гэсэн. Тэр үнэхээр хятад хүний сүнс байсан уугүй юу мэдэхгүй. Одоо би ч гэдэж нуруугаар хүүт тааж байна. Би тэр үед 10 дугаар ангийн сурагч байсан юм. 5 дахь өдөр хичээл тараадал сумын төвөөс зайтай унган залааг их том уулын ард байдаг. Нагацахынд очиж тусалдаг байсан юм. Хадлангийн ажил бараг дуусч байсан тул ах найзтайгаа өвс ажихаар явж би бэрэгч 2 хүүхдийн хамт үлдсэн юм. Би цай уучгаад мотоциклаас агаад хоньныхаа араас явсан. Манай өвөлжөний баруун талд хад ихтэй сүрлэг уул, ард талд нь салаалсан толгодтой, урд талдаа тэгш талтай газар. Би байнга л уулын ингэр хаваар хонь хариулдаг байсан юм. Тэр хавьд 3 хэрэгсүр байх бөгөөд голынх нь их том, нөгөө 2 нь арай жижигхэн. Тэр 3 хэрэгсүрийг тойруулаад томоо жолоонуудаар тэг дөрвөлжин хүрээ татчихсан байдаг. Би тэр хаваар очихоор хоол нэг л тааггүй санагдаад удаан байж чаддаг юм л да. Сахал тайлын залуу шөнө адууга хайж явахдаа тэр хэрэгсүрийн хажуугаар өнгөртөл морин чихээ сор тойлгоол үргээд тавьчихсан гэж ярихын сонсоод итгэж өгдөг байсанс. Тэр өдөр нар жаргад өгөж байхад хонио тууж ирээд гэртээ ортол хүн алга.
Өвсөнд явсан ах нар ирээд ихч хүүхдүүдтэйгээ найранд явчихсан бол л та. Хажууганд байх толгой руу гарч сүлжээтэй золгож аваад утсаар ярил. Банзаа ахынх нь хүүхдийн өсний найранд ирчихсэн байна. Хоноо отлуулчаад хүрээд ир гэдэг юм байна. Би ч хэлсэн ёсоор нь юм амжуулж чад мотоциклаас агаад тэднийх рүү явлаа. Айлыг руу явах замын яг хажууд нөгөө хэрэгсүр дайралтдаг юм. Найран дээр очиод хоол унданд идэж үеийнхэнтэйгээ тоглож байтал нэг мэтгэд цаг 11 өнгөрчихжээ. Ах сугтчихсан болохоор ихч хоноод явъя гэсэн ч хажууг ирд хүмүүс дуулалдаа дунд тулсангүй. Би бүр сүултээ залхаад нэг найзыгаа ардаас унтлаад манад очиж хонийгэд гараад өгчлээ. Явж байгаад нөгөө хэрэгсүр хажуугаар өнгөрөх гэтэл манай найз "Андаа тэр юу вэ?" гэд гинт амир хэлтий. Хайлтарсан ч нөгөө хэрэгсүрийн дээрээс ихсэн муухай нүцгэн үхээр юм өвдөө төврээд сууж ирсэн. Би ч ухаан балартаж хаана байгаагаа ч мэдэхгүй гацчихсан. Ашгүй хандаа явсан болохоор манай найз араас нудраад "Хаазлаач ээ" гэд өрлөхөр нь би сая нэг хэсгээ аваад мотоциклын хаазыг тултал мушгаад давхиж одлоо. Бид хоёр манаа дээрээ таалаад өгччихэд YouTube-ээс татсан киногоо үзэж байгаад нэг мэтгэд унтаад өгч. Өглөө нь ах ихч хоёрт болсон зүйлийг хэлтэл ах баахан зэмлээд удалгүй ламд очиж үзүүлсэн дээ. Лам хэлэхдээ хэрэгсүр гэдэг зүйлд юу ч ойж болно. Дээр үед баян хүмүүсийг эд хөрөнгөтэй норшуулдаг байсан юм. Тэр хөрөнгөнд хорогдож үлдсэн сүнснүүд завсарт гацчаад айцаар хооллоод бийж ч гэсэн байдаг юм. Гэт бит хоёрт ном уншиж сахиус зүүж өгсөн дөө. Дараа найз маань хэлэхдээ чамайг хаацлаа л явсан чинь нөгөө юм босоо цогсцсон араас харж исэн гэсэндээ. Хэрвээ тэр үед мотоцикл маань унтарсан бол юу болох байсныг бодхоос ч аймаар. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн суваг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр онцгийг нь өөрчлөөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.